Орой минь үзэгчтэй өнөөдрийн цензургүй яриа эхлэхэд бэлэн боллоо. Би тоймч мөнх баясгалан байна. За өнөөдрийн манай зочноор Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат хүрэлцэн ирээд байна. Танд орой минь төргий. За баярлалаа. Хоёрдугаар суваг телевизийн үзэгчтэй бас орой минь төргий. За Мөнхбат дарга улс төр нэлээд ширүүхэн буцлаад үйл явдал ариун байна. Дээрээс нь Монгол улсад одоо эдийн засгийн хямрал яг үүндээ бодтоор нүүрлчихэд байна л да. Яг ийм үед одоо парламентэд байгаа сөрөг хүчин Монгол Ардын намынхны дуу хоолой юусэн нийгэм сонсогдохгүй байна. Энэ юунаас болоод байна? Гэхдээ сонсохгүй байгаа юм болов уу гэж бас заримдаа боддгийг шүү дээ. Ардын намын ч юм ардын намын бүлгийн гишүүдийн дуу хоолой бол уг нь хангалттай ярьж байгаа. Ажлаа хийж байгаа, асуудлаа ярьж байгаа, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа. За харамсалтай нь бол өнөөдөр эрх баригчдын зүгээс энэ хэвлэл мэдээллийг мөнгөөр зодох тийм одоо арга хэлбэр рүү орцсон байна. Та бүхэн хоёулаа бас өдөр тутмын сонины эрхлэгч байсан хүмүүс. Энэ өдөр тутмын сонин хэвлэл мэдээллийн байгууллагын зовлон жаргалыг бас мэднэ. Тэгээ яг өнөөдөр эрх баригчд маань мөнгөтэй байх шиг байгаа. Маш өндөр үнээр 20 сая, 30 сая, 50 сая, 80 саяын гэрээ хийж, хаалтын гэрээ хийж энэ улсын хурлын чуулган дээр, байнгын хороод дээр за тэгээд одоо энэ сөрөг хүчний ярьж байгаа энэ дуу хоолойг бол хааж байгаа л да. Тэгэхээр энэ их мөнгөний төрөлт, эрх мэдлийн төрөлтийн хажуугаар бол сөрөг хүчний дуу хоолой сонсогдож чадахгүй байгаа тийм зовлон бол бас байгаа. Зас эрх баригчид хэвлэлийнхнийг мөнгөөр зоодох биш харин мөнгөөр эрхлүүлээд байгаа юм шүү. Тэгээ зодох ч юм уу эрхлэх ч юм уу тий нэрээ наад чинь бол бас тийм юм биш үү? Тий. Тэгээ мөнгөөр эрхлүүлэх гэдэг юм уу? Ер нь бол бас энэ өөрөө яг өмнө одоо юу гэдгийг ямар ч засгийн үед бол тодорхой хэмжээний хамтын ажиллагаа бол эвлийнхэнтэй байсан. Энийг бол бүгд л мэддэг. Гэхдээ энэ удаа бол бас ерөнхий сайдын зөвлөхөн төрийн бас байгууллагын нэрээр 100 саяар нь гэрээ хийгээд хэвлэлийн хамыг барьж байгаа. Дөнгөж саяхан хэвлэлийн эрхчлөөний өдөр боллоо. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад бол яг энэ эрхчлөөтэй хэвлэл мэдээлэл сэтгүүл зүй байна уу гэдэг асуудал. Дээрээс нь яг бодтойгоор өнөөдөр сөрөг хүчний дуу хоолойг илэрхийлэх тэднэртэй магадгүй хамтарч ажиллах гэсэн ийм хэвлэлийг бол хаана хорин гэдэг ийм дарамттай л байж байгаа шүү дээ. Магадгүй одоо та бүхэн хамаагүй хит халуун юм ярих юм бол танаа телевизийн эрхийг ч гэсэн хаана гэсэн дарамт ирж магадгүй л юм шиг л. Муу ёрын мэдээ та сонсогч боо. Манай телевизийг арайч хаахгүй байх гэж найдаж байна. Харин таны хэлсэн ерөнхий сайдын зөвлөх төрийн бас байгууллага байгуулсан гэж тэр хин бэ? Амандара гэдэг зөвлөх нь төрийн бас байгууллагын нэр дээр хэвлэлүүд. Хэвлэлт чинь бол нэг зовлонтой юм нууц юм байдгүй шүү дээ. Гал тогоон дотроо. Тэгэхээр та бүхэн чинь бас хэвлэлийн гал тогооны хүмүүс. Тэгээ иймэрхүү л нөхцөл байдалтайгаар өнөөдрийн одоо юу гэдгийг сөрөг хүчний дуу хоолой илэрхийлэгдэж байгаа. Гэхдээ бид бүхэн бол эндээс нэг шантраад ч юм уу, уулж байгаа ч юм уу тийм зүйл байхгүй. Ер нь бол хэлэх үгээ хаанч гэсэн хэлсээр л байх болно. Хамгийн нэг талархууштай зүйл нь бол сөрөг хүчний дуу хоолой, сөрөг хүчнтэйгээ бол хэвлэл мэдээлэл бол хамтарч ажилладаг юм байна. Ямар нэгэн аргаар энэ сөрөг хүчний дуу бас нэг хүрхчгиймсэн гэсэн хэвлэл мэдээлэлүүд өдрөөс өдөрт олширч байгаад л бас баяртай байгаа л та. За өнөөдөр танаа намын бүлгээс алтан уяг ерөнхий сайдад хандаж шаардлага гаргасан билээ. Тэр бол одоо наад танхим дотроо ажил хийж чадахгүй байгаа, ажил унгаад байгаа сайдуудтайгаа хариуцлага тооцооч гэсэн мэсэн. Энэ бас их анхаарал татлаа л да. Өмнө ер нь ийм шаардлага хургуулж байгааг баха. Хургуулгүй яах вэ? Оны өмнө бид нар чинь эдийн засгийн хөгжлийн сайд, сангийн сайд хоёрыг ардын намаас огцруулах асуудлыг өргөн барьсан шүү дээ. Тэгээ тухайн үед бол одоогоос нэг 3-4 сарын өмнө шүү дээ. Монгол улсын эдийн засаг сайхан байгаа, улс орны амьдрал сайхан байгаа. Энэ хоёр хүн бол одоо юун огцруулах, шийтгэл амсах байтугай шагнуулах гавьяатай улсаа л гэж хэлсэн. Тэр ч утгаараа зарим нэг хүмүүс нь бол Монгол улсын гавьяат гэсэн цол тэмдгийг ингэртээ зүүсэн баг. Тэгэхээр энэ бол нэг шинэ юм биш. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол Монгол улсын ерөнхийлөгч саяхан нэгэн телевизийн ярилцлаганд орохдоо уг нь өнөөдрийн ерөнхий сайд үнэхээр ерөнхий сайдын зангарахтай бол
ажил нь явахгүй байгаа, асуудал нь унтчихсан. Энэ улс орны хөгжлөөс хойш жангааж байгаа сайд нарын халуун чихийг хатгаж оруулж ирээд хариуцлагын асуудал ярих хэрэгтэй гэсэн энэ зүйлийг ярьж ирсэн. Тэгэхээр энэ хариуцлагын асуудал гэдэг бол огт тийм шин зүйл биш л дээ. Монгол Ардын нам намрын чуулганы завсарлагаанаар бол 21 аймгаар явсан. Иргэд сонгогчтойгоо уулзсан. Тэгээд тэн дээр бол нэг л зүйлийг ярьж л. Улс орны амьдрал хэцүү байна, ард түмний амьдрал хэцүү байгаа. Өнөөдөр тэр дарга сайд нарын албан тусалгааны цонхоор харчаад амьдрал сайхан байна гэж яриад байгаатай бол огт адилгүй байгаа. Энэ дарга сайд нар чинь хөдөө орон нутагт ирээд бид нартай уулзахгүй, үг сонсохгүй явчих юм аа. Тийм учраас энэ асуудал шийдэж чадахгүй, ажиллаа хийж чадахгүй байгаа. Энэ төр засгийг дампуурлын ирмэг дээр авчирчихсан энэ сайд нартай хариуцлага тооцооч гэдэг юмыг нийгэмч гисэн, иргэд ч гисэн хүлээж юу яаж байгаа шүү дээ. Одоо хүсэлт болгож тавьж байгаа шүү дээ. Тийм. Эдийн засаг хямарчаад байна. Энэ нь амьдрал дээр мэдэгдээд байна. Гэтэл эрх баригч нар болохоор эдийн засаг хямраагүй. Харин ч өсөлттэй явж байгаа. За яг та нар хэрвээ шаардаад байгаа бол өсөлттэй явж байгаа эдийн засгаа жоохон эрчимжүүлээ 100 хоногийн төлөвлөгөө гэд нэг юм гаргаад ирсэн. Тэрийг юу гэж бодож байна? Үгүй яг одоо тэгэл нөгөө нэргсний дараа хашгирна гэдэг шиг юм болж байгаа юм шиг байна. Эрчимжүүлэх ч биш л дээ, идэвхжүүлэх болоод явж байгаа шин. Тэгээ ямар юмыг идэвхжүүлэх вүлээ гэж зүгээр нэр томьёоноос аваад ярихад л наа чинь идэвхгүй байгаа юмыг л идэвхжүүлнэ шүү дээ. Тэр ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бол эдийн засаг хямарчихсан. Монгол улсын эдийн засаг бол аюулын одоо ирмэгдэр ирсэн байна гэдгийг засгийн газар өөрөө энэ үйл ажиллагаараа нотолж өгсөн. Ерөнхий сайд нь салбарын сайдууд нь анх удаа улсын хурлын чуулганы танхимд хүлээн зөвшөөрч гисэн. Энийг нь ард иргэд тэр дэлгүүр хоршоо гудамжинд жижиг дунд бизнес эрхэлж байгаа бүх хүмүүс хүлээн зөвшөөрч гисэн. Тэгээ нөгөө үннээс зүгтах гарцгүй шүү дээ. Үнэнд гүйцэгдэж байгаа. Тэгээ яг 2 жилийн дотор ингээд унахчихсан сүрүүлчихсэн эдийн засгийг 100 хоногийн дотор босгоод ирдэг тийм эд шидийн тэнгэр бурхны тийм юм байдгийн болов гэд жоохон гайхаж байгаа л да. Гэхдээ энэ асуудал бол зөвхөн одоо ардын нам, ардчилсан нам хоёрын асуудал биш учраас улсын их орны хувь заяаны асуудал, ард түмний одоо амь амжиргааны асуудал учраас бол Монгол ардын нам бол энэ 100 хоногийнх нь хөтөлбөрийг бол бас дэмжиж байгаа шүү дээ. Болохгүй байгаа зүйлийг нь болохгүй гэдгийг хэлж байгаа. Тэр дархан цааст газруудаа ухаа болий гэдгээс ахуулаад их олон асуудал дээр ийм асуудлуудаа оруулъя, ийм асуудлуудаа анхааръя гэдэг энэ асуудлыг бол ардын 14 зөвлөхий заалтыг бол хөтөлбөрт тусгаад дэмжиж батлаад ингээд л явж байгаа. Тэгээ яг одоо бид бүхэн энийг нь дэмжиж батлаад 100 хоног дотор энэ эдийн засгийг босгож ирж чадна гэдгээ бол эрх баригчд маань бол илэрхийлж байгаа. Тэгээ бид бүхэн бол хүлээлттэй үлдэж байна л да. Засгийн газарт байгаа ажлаа хийж чадахгүй байгаа сайдуудтай хариуцлага тооцооч гэсэн. Өөрөөсөө хариуцлага тооцоо гэсэн. Таны бодлоор хин эхэлж хариуцлага тооцох ёстой вэ? Уу яг ер нь хариуцлагын асуудлыг ярихаар бол нэг 2 зүйлийг яригдчих. Одоо нэг ас сайдыг өргөн барьчихсан байж байна. Баасан хүүгшин. Нэг сайд нь бол өөрөө өргөдлөө өгч гисэн байж байна. Тэгээ эндээс бол нэг 2 зөрүүтэй ойлголт байгаа юм л да. Нэг нь бол сайн дураараа сайдаа өгч гэж юм шиг байна. Нөгөөх нь бол би сайдаасаа боохгүй гэд ямар ч байсан энэ сандал дээр ингээд сууж их нь миний одоо энэ шинчил чухлаа гэсэн ийм зүйл яриад байх шиг байгаа. Тэгэхээр энэ бол эрх баригчдын дунд болж байгаа яриа шүү дээ. Яг өнөөдөр зүгээр бид бүхэн нэг зүйлийг анхаармаар байгаа. Бид нар өнөөдөр албан тасалгаан дотор утасныхаа фон бүгдээр байдаг нэг 500 хүний хүрээнд бол амьдрал сайхан байгаа мухай байгаа эсхийг бол яриад бол энэ бол үзүүлэлт биш шүү дээ. Ерөнхийлөгч хэлбэгд орж ярилцлаган дээр хэлсэн байлээ тагтан дээрээ гараа гэж. Би бол тагтан дээрээ гарах биш тэр удамжинд гар гэж байгаа. Тэр ард түмнийхээ дунд ор. Тэр айл хунраараа ор. Ард түмнээ сонс уулз. Тэр дэлгүүр хоршоо зах дээгүүр нь очиж үз. Ард түмний орлого нь ямар байна? Амьдрал нь ямар байна? Ямар болчихсон байгаад байгаа. Яагаад энэ асуудлыг өнөөдөр дээр дооргүй яриад байгаа юм бэ? Энэ зөвхөн ардын намын ярьж байгаа асуудал биш. Монгол улсад явж байгаа энэ бизнесүүд, энэ том бүтээн байгуулалтууд яагаад зогсцсон юм? Тэгэхээр энэ асуудлыг хэн бий болгосон тэр нөхдүүдтэй л хариуцлага тооцсон шүү дээ. Энэ салбарыг удирдах чадахгүй нь аль салбарт нь доголдол гарчаад байгаа.
Аль салбарын араашууд нь хугарчаад байгаа. Тэр салбарын сайд нартай эхлээд хариуцлага тооцоол асуудал байсан юм л да. Тэгээд энийг нь бол ардын нам өнгөрсөн 12 сард оруулж ирсэн. Эхний ээлжинд энэ эдийн засгийн хөгжлийн сайд, сангийн сайд хоёртой бол хариуцлага тооцох хэрэгтэй юм аа. Тэгээ харамсалтай нь бол ямар ч хариуцлага тооцох үндслэл байхгүй. Ажлаа сайн хийж байгаа гэсэн. Тэгээ харамсалтай нь бол ингээ 3 сарын дараа үнэнд гүйцэгдэж байна л да. Одоо тэгэхээр таны бодлоор за танаа нам бол ямар ч үсэн эдийн засгийн хөгжлийн сайд, сангийн сайд хоёр дээр бол санал нийлэх байх. Өшөө ямар сайд вэ? Гэхдээ одоо энэ хамгийн чухал ярьж байгаа нэг асуудал энэ уул уурхайн асуудал байж байгаа. Энэ бүх том бүтээн байгуулалтууд зогссон. Төсвийн орлого болж орж ирдэг бүх төсвийн орлогууд тасарчихсан. Өнөөдөр төсвийн орлого хамгийн эцсийн байдлаараа 1.5 их 80 төгрөгийн алдагдaltaй явж байна. Орлого тасарчихсан. Дээрээс нь эрүүл мэндийн асуудал байж байгаа. Төрөх эмнэлэг байхгүй дөнгөж ихээс мэдлж байгаа нялх хүүхэд нялх няраа хүүхэд төрөх эмнэлгийн гудамжинд гэж хэлж болохоор коридор төрж шин. Коридор твж шин. Тэгэхэд эмнэлгүүдийн дарга нарыг тавих гээд дарга сайдар нь хоорондоо хэрэлдээд бүтэн 3 сар нэг эмнэлгийн дарга тавьж чадахгүй асуудал ингэ явж байгаа. Ингээд цаашаа яриад байх юм бол их олон асуудлууд байгаамаа. Тэгэхээр энэ асуудлуудыг бол шийдэх цаг нь бол уг нь бол мөн. Энэ асуудал бол сая давхар дээлэл гэдэг энэ хуулиар бол зохицуулагдаад ерөнхий сайд нь энэ давхар дээллийнхээ хуулинд зохицоод энэ асуудлуудаа шийдэд энэ сайд нартай хариуцлага тооцоод заримыг нь дан дээлтэй болгоод ингэ явчих боломж байсан. Харамсалтай нь энэ боломжоо алдлаа л да. Өөрсдөө үгүйсгэлээ. Уг нь саяны хуулийг баталчихсан бол бас Монголын парламентын түүхэнд түүх үйл явдал болох байсан л да. Тэгээ бид нар бүгдээрээ л ярьдаг шүү дээ. Улс төрчих болохоор бол үндсэн хуулийн дордуулсан 7 өөрчлөлт гэж ярьдаг. Засаглал хямарчихлаа гэж ярьдаг. Тэгээ 7 өөрчлөлтийн чинь нэгийг нь ч гэсэн бас нэг засчих боломж гарч ирсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол энэ Монгол улсын ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль анх удаага арчилсан Монгол улсын парламентын 24 жилийн түүхэнд эцсийн хэлэлцүүлэг дээр унлаа. Ардын намын хувьд бол нэг л зүйлийг ярьсан шүү дээ. Бид бүхэн ухаалаг төрлөө явъя гэж маш олон удаа ярьсан. Төрөө ухаалаг болгоё, алдаагаа засъя, энэ засаглалын хямралыг арилгая гэсэн. Бид нар хүлээн зөвшөөрсөн. Энэ давхар дээлийг тайлах ёстой. Нэг ч гэсэн алдаагаа бид нар засах ёстой. Гэхдээ заавал нөгөөдөр засаад яах юм? Алдаа дутагдал байгаа гэж мэдж байгаа бол бид нар өнөөдөр яг одооноос эхлээд л засъя л гэсэн. Тэгээ энэ бол зарчмын асуудал, зарчмын байр суурь л да. Тэгээ харамсалтай нь гинтгэн нөгөө алдаагаа засъя гэж хэлсэн хүмүүс чинь за одоо ингээд алдаатайгаа бантан жонхуутайгаа зууралдаад ингээд явъя да гэдэг ийм шийдвэрээ гаргасан. Энэ бол бас гайхмаар л үзэгдэл болсон л да. За одоо давхар дээлийг тайлахгүй гэсэн улсын хурлын шийдвэр гараад эцсийн хэлэлцүүлэгнээс хуулийг унгасан шүү дээ. Тэрний дараа одоо танаа намын гишүүдэд, танаа намын жирийн гишүүдээс ерөн зөвхөн жирийн ард түмний юу ботсон, яаж нөлөөлснгийг мэдэрч чадв. Сая нэг судалгааны байгууллага судалгаа хийсэн байлээ. Тэгээд тэр судалгаанд хамрагдсан 500 хүний 70% нь 71% нь байсан баха. Давхар дээлийг тайлах нь зөв юм аа гэсэн ийм дүн гарсан байл. Тэгээ эндээс бол бас нэгийг бид нар бодох ёстой л доо. Ер нь бол засаглал гэдэг чинь өөрөө харилцан тэнцвэртэй байх. Харилцан бие биенээ хянжих, мөнх баясгалан мөнх бат дондог 3 нийлээд энэ бүх юм нэг дор нэг гарт төвлөрөөд нэг эрх мэдэлд төвлөрөөд ирэхээр энэ чинь дарангуул болж хувирдаг арчил биш. Тэгээ энийг бол харилцан тэнцвэртэй бай, харилцан бие биенээ хяндаг байлгыг гэсэн энэ арчлалын хамгийн гол үндсэн зарчим шүү дээ. Энэ бол одоо зөвхөн ардын намын яриад байгаа юм биш. Эний чинь айл хэдэн 10 жилийн өмнө бол одоо Монтске гэдэг хүн бол энэ засаглалыг хуваах зарчмын онол гэдэг юмараа баталчихсан. Дэлхийн ардчлалын хамгийн одоо гол үндсэн зүйл. Тэгээ харамсалтай нь бол өнөөдөр арчлыг ярьдаг, арчлаар одоо гангардаг хүмүүс маань арчлынхаа амин сүнсээс ингэж зүгтж байгаа нь харамсалтай л байгаа юм л да. За Тэмүүжин сайдын асуудал. Бид нар 70-ад оныхан та бид нар нэг л үеийнхэн. Тэгээд Тэмүүжин сайд маань уг нь энэ 70-ад оныхноос одоо засгийн газарт ажиллаж байгаа баг ганц сайд. За ганц төмөр сайд байна. Тэд энэ хүнийг ингээд огцруулах асуудал оруулахаар ингээд сандал ширээтэйгээ зууралдаад бүр нэг юм улаарсан шинжтэй байх юм. Та энэ дээр ямар байр суурь илэрхийлэх вэ? Яг хөө ингээд чи бид нар бүгдээрээ 70-ад оныхан л та. Гэхдээ 70-ад оныхан гэхэр чинь нэг ийм актрийн цаана байгаа юм л да.
үеийн эрх ашиг гэж байна. Фракцийн эрх ашиг гэж байна. Намын эрх ашиг гэж байна. Гэтэ тэрнээс чинь илүү улс орны эрх ашиг гэж нэг чухал юм байна шүү дээ. Тэгээ тэрийг л бид нар харж тэрийг л нэгдүгээр тавьж явах хэрэгтэй гэж би зөвхөн хувьдаа боддог юм. Тэгээ Тэмүүжин сайдын хувьд бол одоо энэ хэвлэлдээгүүр яваад байгаа бүх мэдээллүүдээс нь харахад бол энийг ардын нам гаргаж ирээ тавьчихсан юм биш. Ардын нам одоо Тэмүүжин сайдын янз бүрийг яриад байгаа юм биш. Миний ойлгосноор бол салбарынхаа тэр 10 20 мянган хүмүүстэй очир хилцүүг олцохгүй байгаа юм шиг л. Цагдаагийнхан, хууль хүчнийхэн, шүүх прокурорынхан шийдвэр гүйцэтгэлийнхэн гээд. Тэгэхээр та бүхэн хоёулаа бас нэг өдөр тутмын сонины гал тогоог нь авч явсан эрхлэгч нар, сонины эрхлэгч нар. Та бүхэн сониноо сайхан болгоё, нийтлийн бодлогоо их хайтайхан болгоё, жинхэнэ ёс зүйтэй хариуцлагатай сэтгүүл зүг төлөвшүүлээ бий болгоё, шинчлэе гэд явхад бидний доор байгаа тэр 40 50 редакц дэмжихгүй байх юм бол, өөрөөр хэлбэл би чивтээр тэр хүмүүстэйгээ хил амаа олцож чадахгүй байх юм бол энэ чинь асуудал шүү дээ. Нэгдүгürt. Хоёрдугаарт зүгээр яг би хэвлэлээр явж байгаа зүйлийг ярьж байгаа. Янз бүрийн хүн амьтантай холбогдсон гэж ярьж байгаа. Тэмүүжин сайдын өөрийнх нь ярианаас би зүгээр нэг зүйлийг сонссон. Нэг хулгай хэрэгт холбогдсон хүн өөрлөө нуцаар яриад өмгөөлөгч болоод өгөө гэсэн. Тэгээ олоод өгсөн газрын даргаагаа өмгөөлөгчөөр явуулсан, сайн муу өмгөөлсөн би мэдэхгүй гэсэн утгатай юм ярьсан билээ. Монголын хуулийн байгууллага гэдэг бол хулгайчтай, авилгатай, ингээд их олон юмтай тэмцсэн шүү дээ. Хууль бус юмнуудтай. Тэгээ хууль зүйн салбарын сайд хулгайч бүхэнд өмгөөлөгч гаргаж ирээд тэр тусмаа газрын даргаараа өмгөөлүүлээд тэгээ тэр хүн өрөөнд нь ирж баярлалаа, танд одоо талархаж байна гэдэг дахин ирж уулзаад ах юм бол тэгээ энэ салбарын шинжил их сайн явж байгаа юм болоо, муу явж байгаа юм болоо гэдэг дээр надаар хэлүүлдэггүй. Үзэгчд маань өөрсдөө дүгнэлтээ хийж байгаа байх тийм. Хурж үйлчлээд байгаа юм шүү. Одоо чинь жирийн нэг хулгайд холбогдсон хүн гял сайдран залгаал сайдаа надад өмгөөлөгч болоод өгөөч гингууд газрын даргатай үүрэг болгоод олж өгөөл. Энд чи харин бүр ингээд ард түмнийхээ гудамжин дотор ороод харьцаад байгаа юм шүү. Үйлчилж шүү дээ. Ард төрийн үйлчлэгээ ард түмэндээ хүрнэ гэж нэг сайхан юм байдаг бах. Гэхдээ энд чинь бас нэг хууль зүйн хэм хэмжээ, ёс зүйн хэм хэмжээ гэж нэг том юм баг. Өнөөдөр төрийн хүн өөрөө альва гин алдаанаас ангид байж иж үлгэрлж ис чадваас яахан төрийн хүн байх үлээ гэсэн утгатай шихийн утга маань өөрөө хэлжсэн байдаг. Олон жилийн өмнө. Тэгэхээр төрийн хүн нэгдүгürt өөрөө энэ хуулийг хэрэгжүүлдэг хүн үлгэр жишээч байх хэрэгтэй гэж би боддгийн. Тэгээд тиймэрхүү зүйлийг хийгээ явж байгаа. Тэгээд энэ асуудлыг нь өөрийнх нь удирж байгаа доод байгууллагын хүмүүс гаргаж ирээ тавьчихсан байж идэг. Энэ ингээд өндрөө аваад явж байгаа. Ийм л одоо асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол ер нь ойлгомжтой зүйл юм байна гэж би бол хувьдаа дүгнэж байгаа. Ямар дүгнэлт хийж байгаа вэ гэхээр хууль зүйн салбарын сайд нь одоо хулгайчд газрын даргаараа өмгөөлөгч үзүүлээд байх юм бол одоо энэ Монгол улс чинь хуулийн засаглалтай улс байх уу? Одоо юуны засаглалтай улс байх уу? Би бол тэрийг ойлгохгүй. Хаал одоо хууль зүйн сайд болчоод би хулгай хэрэгт холбогдоод танилуу ярил өмгөөлөгч болж өгөхгүй нэ. Гэхдээ тэгээд зарчмын шаардлага тавьж шин. Та хууль зөрчсөн гэмт үйлдэл хийсэн бол уучлаарай. Тэгээ бид бол хүн гүтгэж байгаа асуудал биш. Нөгөө хүн нь бол шүүхийн шийдвэрээр 3 сар гэсэн баха. Баривчлагдаад хоригдоод гарсан байлээ. Тэгэхээр тэр хүн хууль зөрчсөн гэмт үйлдэл хийсэн л байлээ. Тэгэхээр энэ мэтлэнгийн олон асуудлууд цаана байгаа. Дээрээс нь энэ Тэмүүжингийн асуудал дээр бол нууц гэж нэг актер юм яриад байгаа. Тэгээд эн чинь одоо нуугаад байх тийм мундаг юм байдгийн болов. Яг үндэ бид нар нууц мууцыг нэг сайн мэдэхгүй. Та ардын намын одоо генсэг хүн шүү дээ. Тэгэхээр та бол намаас 2 дахь хүн. Тэгэхээр тэр нууц гэдэг байгаа ямиг үзэх хэрэг танд байхгүй тий? Яаж байх вэ? Хууль зүйн байнгын хорооны гишүүн биш бол байхгүй. Тий, улсын хурлын гишүүн биш бол үзэхгүй шүү дээ. Тийм учраас бол бид нар нууц гэдэг актер ямиг нь үзээгүй зүгээр ер нь энэ хэвлэлээр явж байгаа юмнаас сонсоход бол хэд хэдэн асуудал байж байгаа юм байлээ. Хэрвээ хууль зүйн сайд хүн цаашдаа ийм асуудал орооцолдсон үнэн бол энэ хүн бол зарчмын болон ёс зүйн хариуцлага хүлээх ёстой л гэж ойлгож байгаа. Ямар хамаатай юм бэ нэг хүүхэнтэй орооцолтой л үз гэж штт. Тийм сэтгэлгээ яваад байна. Тэгээ би бас нэрээ тийм ч юм болоо гэж сүлээд бодоод байгаа. Ямар хамаатай нэг хүүхэнтэй орооцолтой л үз сайдаа л хий. Болох уу?
Наад чинь ямар л хамаатай нэг залуутай л мөнх бясалгал орооцолтой л биз. Тэгээ нөгөө мөнх бясалгал нь одоо янз бүрийн хэрэгт холбогдчихсон л хүн байгаа биз. Тэгээ энийг таны ёс зүйн ухамсар Монгол улсын хууль хувирал хариултын нэг шүү дээ. За бас нэг сайд нь би сайдаар ажиллаж чадахгүй гэдэг үйлдвэр хөдөө аж ахуйн сайд ботлого өөрөө огцрох өргөдлөө өгчлөө. Энийг юу гэж харж байгаа вэ? Гэхдээ би тэр давхар дээл тайлах асуудлаас эхлээд Баттулга сайд бол ер нь давхар дээлээ тайлах нь зөв гэсэн байр суурьтай байсан. Давхар дээлийн асуудал унсны дараа бол өөрөө би дээлээ тайлъя гэж өгж байгаа нь бол нэг талаасаа бол бас улс төрийн эр зэрэг бас улс төрийн соёл гаргаж байна гэж ингэж ойлгосон. Нөгөө талаасаа бол энэ бол ардчилсан нам дотор бий болж байгаа энэ улс төрийн янз бүрийн бужигнаануудын нэг илрэл юм болов гэж би бодож байгаа. Ардын нам л Баттулга гэдэг хүнийг сайдаас ажиллаа өг гэж хэлээгүй. Тэмүүжин гэдэг хүнийг огцор гэдэг асуудлыг бид нэр яриаггүй. Тэгээ энэ бол одоо сүүлийн үед бол нэг сонин юм яригдаад байгаа. Байнгын орооны хурал дээр чуулган дээр болохоор ардын нам ажил гацаагаад гэдэг нэг юм сонин яриатай. Миний мэдхээр 4 сарын 7-нд хаврын чуулган нээлттэй хийсэн. Өнөөдрийн хүртэл бүтэн 1 сарын хугацаанд бол өнөөдрийн ирэх хүрж байгаа ардчилсан намаар байнга завсарлага авж байгаа. Эрцийг бүрдүүлэхгүй байгаа байнгын ороон дээр чуулган дээр. Тэгээ энийг ард түмэн бол хараа сууж байгаа шүү дээ. Тэгэхээр хин нь одоо үний яриад байгаа гэдгийг бол энэ ард түмэн шүүж тунгааж байгаа байлгүй. Дээрээс нь бид бүхэн бол нэг ураа ашгараал за боломж олдлоо зүгээр тэр муу тэмүүжингийн огцруулаад хашчи. Тийм юм бид нар ихнээсээ яриаггүй. Энэ бол ардчилсан намын өөрсдийнх нь дотоодод болж байгаа үйл явдал. Энэ асуудлаа өөрийнхөө гэр дотор болж байгаа бужигнаа энэ асуудлаа бусд руу ингээд шидэж нялзаах гэсэн эндээс нэг ийм уснаас хуурай гарах гэсэн ийм яваргуу тоглолтуудаа бол болчих хэрэгтэй байгаа. Тэрнийхээ оронд бол өөрсдийнхөө учрыг өөрсд дотроо л олох хэрэгтэй. 1996-аас 2000 оны үйл явдал ингээд энэ хаврын чуулга эхэлснээс хойш бүр ингээд бодогдоод байна л да. Тухайн үед чинь ардчилсан нам гэж байгаагүй шүү дээ. Монголын үндэсний ардчилсан нам, Монголын социал демократ нам гэж хоёр нам ардчилсан холбоо эвсэл болж 50 суудлаа авчихсан. Тэгээд хоорондоо нөгөө фракцийнхаа зөрчлийг дааж чадахгүй хагарч бутраад 3 засгийн газар огцруулж илаа. Хамгийн сүүлчийнх нь элбэг дөржийн засгийн газар 3 сар болоод огцорж исэн. Мөн дараа нь 6 сар үүрэг гүйцэтгэгчээр явж исэн л да. Тэгэд эдгээр ингээд хоорондоо муудалцаад ингээд ирэхээр ард түмэн хохирдог байхгүй юу? Банкуд дампуурдаг, төрийн хямрал руу ордог. Дээрээс нэг аимшигтэй хэрэг болсон. Элбэг дөржийн засгийн газар огцорчоо дараагийнхаа одоо ерөнхий сайдыг өргөн барихад дааган болдгийг 7 удаа зүтгүүлжсэн л та. Яг энэ үед зөриг алгдсан байхгүй юу? Бүр одоо үнэхээр тэр явдлыг хүртэл бодоод жоохон айх, ширвэтэх тийм байдал миний хувьд бол ажиглагдчихж байгаа. Танд юу гэж бодогч байна? Миний энэ хитрхи амар хардлага байна уу? Наад чинь бол ерөн зүгээр гадуур хүмүүс яриад байгаа. Гэхдээ энэ нэг ардчилсан нам гэдэг чи яатсан нам юм бэ? Нэг эрхвэрээ засаг барихаар л ингээл эдийн засаг нь хямарчих юм. Улс орон мөнгө төгрөггүй болчих юм. Төр нь хямардаг. Төр нь хямарчих юм. Засаглалын хямрал нь бодтойгоор нүүрлчих юм гэдэг. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө нэг тухайн эрхвэрж байгаа улс төрийн намынхын төлөвшлийнх нь асуудал юм болоо гэж би бодож байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол энэ нам дотор бол бас олон ургалч үзэл байгаа юм билээ. Тэгээд энэ олон ургалч үзлийнхээ бас золиос болдго юм болоо гэж бодож байгаа. Зарим тохиолдолд. Энэ бол хоёр талтай зүйл. Миний одоогийн харж байгаагаар бол Монгол улсад бол эдийн засгийн хямрал нүүрлжлээ. Энийг сэтгүүлч таач гэсэн хэлж шít нэвтрүүлгийн ихэнд. Гэтэл одоо хоёр хөршин харилт Хятадыг хараа, Оросыг харъя. Дэлхийн эдийн засаг, Европ, Америк, Австрал бүгд хэвийн л биш шít. Монголоос өөр бараг эдийн засаг нь ингээл хямрал, засаглалынх нь хямрал болцсон. Украинаас өөр одоо бараг байхгүй юм шүү. Тэгэхээр ийм нөхцөл байдалд бол бид бүхэн ажиллах боломжийг нь хангалттай олгож өгсөн. Иргэд сонгогчд 2012 оны сонгуулийн сонголтоор олгож өгсөн.
Тэгээ ачаагаа үүрнэгээд эхнээсээ өөрсдөө асуудлаа шийднэгээд ачаагаа үүрсэн бол тэгээ үүрсэн шиг үүрэх хэрэгтэй шин. Үүрээ тэр давааны цаана даваан дээр гарна давааны цаана буулгаж чадна гэсэн бол тэр итгэлийг үүрсэн бол тэгээд буулгах хэрэгтэй. Эхнээсээ ардын намыг ачаанаас үүрэлцүүлээгүй. Одоо бид бүхэн их замын дундаас ороод та бүхэн манай биднийг одоо үүрэлцүүлээгүй учраас ядарч явах чинь өшөглөн гэдэг юм байхгүй. Манай намд ийм ёс зүйдэг байхгүй. Болж игэл бас нэг дэм болоод өгч юмсан ачаанаас нь. Гэхдээ та нар бол энэ ачаагаа үрдгээр үрээд яваа л гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэгээ энэ бол өөрөө нэг улс төрийн намуудын төлөвшлийн асуудал байна л да. Засаглалыг авч явж төрийг барьж чадах, засаглаж чадах тэр туршлага арга ухаан хамгийн гол нь сэтгэл байх. Энд байгаа сэтгэл. Сэтгэл байвал одоо бүх юм бүтэн шүү дээ. Тэгээд ухаан байх хэрэгтэй, туршлага байх хэрэгтэй, зүтгэл байх хэрэгтэй. Тэгээ энэ бүхэн бол эрх ашигын ирэмб гэдэг бол энэ улс төрийн хүчнийг эрх барих үед алдагддсан болов. Улс орны том эрх ашиг, нийтийн том эрх ашиг гэдгийн өмнө практикийн эрх ашигыг авч тавьдаг, хувь хүнийхээ өөрийн эрх ашигыг авч тавьдаг, гэр бүлийнхээ эрх ашигыг авч тавьдаг. Яг одоо тэгээд тэд нар маань өлөн зөлөн байвал одоо ямар хамаагүй бид нар нэг цадаад авбал боломж олцсон дээр нь хэдхэн шиг хэд чанагдаад авъя гэдэг. Энэ сэтгэлгээнээс энэ улс төрийн намууд бол одоо ангижрах цаг болсон. Энд чинь 24 жил боллоо шүү дээ. Улс төрийн нам. Энд чинь 24-т хүүхэд хүртэл одоо өнөөдөр 24 жилийн өмнө төржсэн хүүхэд хүртэл ихнэр авцсан хүүхэд гаргацсан өрхийн тэргуун болцсон явж шүү дээ. Арчилсан нам гэдэг нэртэй боловч арчил алдагдсан юм шиг санагдаад байна. Зөвхөн дотроо арчил алдагдсан бол яа гэх үү? Гэтэл төрийн дээр практикууд нь гарч суучаад болохгүй юм л та. Жишээ нь эсрэг конов дарлаа гэд Бурма гишүүнийг одоо намаас хөх ихний шийдвэр гарч. Танай нам чи ер нь гишүүнийг хөөж илэн. Манай намын дөрмөнд намаас гишүүнийг хөөнө гэдэг заалт байдгүй. Ийм заалтуудыг зөрчсөн бол намаас гарсан тооцно гэдэг. Хөөх гарах хоёрын хооронд асар том ялгаа биш. Энийг та нар гарсан тооцлоо. Гарсан тооцсон. Тэр хүн бол манай намын баг хурлын гишүүн байхдаа нам байгуулаа яваад өгсөн. Тэгээ өөр нам байгуулаа намын дарга болцсон хүний чинь бид нар намаас гарсан тооцлоо яах вэ? Баг хурлынхаа гишүүнээр байлгаа дэлтэй нь биш. Ер нь зөвхөн бурмаатай хариуцлага тооцно гэснээс бол сүүлийн үед энэ улс төр чинь бурмаатах гэдэг нэг тийм хиллэг орж ирсэн байна шүү. Ялангуяа эрх баригч намынхын дунд одоо энэ онлайн ертөнцөөр бол бурмаатан шүүл гэдэг нэг юм яриа явчих. Тэгээ энэ бол өөрөө их Монголын төрийн хүчийг сулруулж байгаа. Бас зөвхөн амар жаргалдана гэж нэг үг шүү. Тий. Одоо тэгээ Баттулгадна гэдэг яриа гарах байх. Тэгэхээр юу болж ийм гэхээр энэ бол өөрөө төрийн дээр нам сандайлна гэдэг бол их аюултай юм аа. Энийг би хэлсэн юм биш. Энийг Бурмаа гишүүн хэлсэн. Энийг арчилсан намын их хурлын гишүүд хэлсэн шүү дээ. Үндсэн хуулиас илүү дээд одоо дээр гарсан намын дүрм гэж байхгүй гэж. Тэгэхээр ардын намыг тухайн үед засаглалын эрхийг барьж байхад бас нэг тиймэрхүү юм ярьдаг байсан. Та нар бол одоо намын дээр төрийн дээр гараа сандаалаа суучлаа. Одоо болооч мөлөөч гэдэг юм. Тэгээ тэгж ярьж исэн хүмүүс маань одоо өнөөдөр ирэх барьж байгаа л да. Засаглалыг эргэжүүлж байгаа. Тэгээ өнөөдөр бодит утгаараа Монголын төрийн толгой дээр арчилсан нам гэдэг улс төрийн хүчин гараа суудсан юм шиг. Энэ бол ардын намынхны яриа биш л дээ. Энэ бол арчилсан намын хүлгийн гишүүдийн л үгэлтэй хэвлэлт өгсөн. Хэрвээ давхар дээлийг тайлцсан бол дараагийн засгийн газар байгуулагдах нь бол ойлгомжтой байсан. Арчилсан нам Монгол ардын намтай хамтарч одоо засаг барих гэж байгаа маа. За одоо ерөнхий сайд нь Баттулга юм аа. За тэгэл ингээл хуурилж эхэлсэн л дээ. Үнэхээр хоёр намын хооронд тийм яриа болсон уу? Одоо бол ер нь юмыг дур зоргоороо сайхан ярьдаг ийм байдал ер нь газар автсан юм байна л да. Би тэрийг юунаас ойлгосон бэ гэсэн чи би саяхан нэг Челси клубын Монголд галын ёсны фанатуудын клуб байгуулсан чи. За чи таж бүр юм Улаанбаатар хийгээд. Тэгсэн чин Twitter дээр ямар юм гарч ирсэн гэхээр ардын намын гинсэг Челси клубын одоо клубын ерөнхийлөгч болж Челсигийн фанатуудад одоо намынхаа баталгыг өгнө гэдэг. Челсигийн тэгээ Монгол ардын намын гишүүн болдог Улаанбаатар Челси клубч гэж юу байх вэ те? Тэгээ иймэрхүү одоо үлгэрийн гимээр юмыг бол санаанаасаа гаргаж ирдэг. Та хийгээгүй мө тэрийг?
болтгүй хийгээгүй шүү дээ. Тэн чин манай Челси клубын одоо хэдэн мянган фанатууд байж байгаа шүү дээ. Тэд нар чинь бүгдээрээ өөрийн гэсэн үзэл бодолтой ихтгэл үнэмшилтэй хүмүүс шүү дээ. Энэ бол улс төрд ямар ч хамааралгүй улс төрөөс тис ангид зүйл. Яг үүнтэй адилхан бол сая Батулгын засгийн газар ч гэдэг юм уу ардын нам засагт орох гэж байна, манан байгуулагдах гэж байна, манангаа мөрөөж эхлэе энэ төр гэсэн ийм юмнууд явсан. Яг зөвхөн нэг айсан хүнд аргал хөдлөнө гэдэг шиг ардын нам руу харахаар л нэг аргал хөдлөөд байгаа юм шиг санагдсан юм байлгүй. Гэхдээ мөнх утарга миний бодлоор ингэж санагдах юм. За, Энх улдын засгийн газрыг бид санаж байна тийм үү? Одоо танаа намын дарга байгаа Энх улдын засгийн газар ирээвэр хураавар жижиг намуудтай хамтарч засаг барих гэж оролцсон. Амжилтанд хүрээгүй. Танаа намаас 9.13 гарч ирээ огцруулсан байхгүй юу? Тэгээ манам боллоо. Тэгэхээр надад зүгээр тэгж бодогдож байна. Ийм жижиг намуудтай хамтарч засаг байгуулахаар дандаа ийм холион бантан болдог байхгүй юу? Манай яагаад байж болохгүй гэж. Дахиад ардын намын засгийн газарт урээд явах юм бол харин тэр засгийн газар их доктортой засгийн газар болох юм шүү. За одоо ингэж хэлэхээр би танаас мөнгө авцсан л болох л байх л та. Би танд мөнгө өгсөн юм шиг л болох байх. Гэхдээ ардын намд үнэнхээр танд өгөх мөнгө байхгүй л дээ өнөөдөр. Тэ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт түрүүн та энэ жижиг намуудын эвслийн засгийн газар гэж ярьлаа. Ер нь бас тийм хандлага бол бийг үүсэх газаргүй. Бид нар бүр түүхэндээ харсан шүү. Нэг зүйл байгаа. Гэхдээ нэг зүйл байгаа. Анхнаасаа ачаагаа өрнө гэсэн арчилсан нам маань ардын намыг гудамжинд гаргаж орхиод та нартай хамсахгүй, хамтрахгүй, ачаагаа бид нар үүрнэ, та наргүй болно. Өглөө болно л гэсэн. Тэгээ бид нар шүн дундын алдад үүр шүнийн заагаар хүн амтны үр төрөөрөө гүйж ороод яах вэ? Тэгээд үүр цаахыг хүлээгээд үүр цайтал тэр хүмүүс нь гэр орныхаа ажлыг хийгээд одоо асуудлаа шийдэд явах байлгүй гэж бодож байгаа. Ер нь бол олон улсын энэ улс төрийн практик жишгээс харахад бол энэ одоо Америкийг харалтаа. Америк гэдэг орн бол ардчлалын үлгэр гэдэг үстэй. Тэгээ их загвар гэдэг. Одоо энэ Европын олон улсуудыг хар. Ер нь бол ийм тогтчихсон хоёр улс төрийн хүчин байдаг. Тэр улс төрийн хүчин өөрсдөө үзэл бодол мөрийн хөтөлбөрөөр уралддаг. Үнэхээр хинж олонх болж чадаагүй л хамтраад явдаг. Өнөөдөр Германы хоёр нам хамтарчихсан л одоо засгийн газраа бүрдүүлсэн явж шít. Энэ бол олон улс төр байдаг жишг. Зөвхөн манайд бол жоохон буруу хандлагаар яваад байгаа. Гэхдээ энийг бид нар одоо юм ярихаар биднийг эдгээр одоо нэг шүүмжлэхийн тулд шүүмжлэлээ. Гэхдээ болж үтээ сайхан явж байгаа юмыг болж үтэхгүй байна л гэдэг юм. Муу ёрлоодоо битгий сайхан юм яар. Сайхан юм мөрөөд гэж байгаа. Тэгээд одоо сайхан юм яриа сайхан юм мөрөөдөөд хаа хүртлээ явах юм. Гэхдээ бол сөрөг хүчний хувьд энэ улс орны хувь заяа тусгаар тогтнолыг батлаж, хамгаалж, дүүрч өдий хүргэсэн. Алдсан ч хонсон ч гэсэн бас нэг Монгол улсын хувь заяаг өдий дайтай авчирсан улс төрийн хүчний хувьд бол бид болохгүй байгаа юмыг болохгүй байна гэдгийг тэр цаг үед нь хэлнэ. Энэ бол ард түмнөөс Монгол ардын намд өгсөн эрх нь бас үүрэг нь. Яагаад гэвэл сөрөг хүчин бол хяналт тавьдаг. Болохгүй л цаг хугацаанд нь шүүмжил талсан зогсож чаддаг байх хэвээр. Энэ бол сөрөг хүчний үндсэн үүрэг. Зөвхөн түрүүн нэг зүйлийг хэллээ. Түрүүний асуултан дээр хэлэхэд дараагийн засгийн газарт манайх орохгүй гэдгийг бол манай бүлгийн дарга бол удаадараа мэдгдсэн шин. Манай намын дарга байнгын хорооны хурал дээр хэлсэн алтан уяг гэдэг ерөнхий сайд огцрохгүйгээр засгаа ингэж сайдуудаа солиод дээлээ тайлаад явах боломж байна. Ямар ч байсан Монголын төрд нүүрлсэн энэ засаглалын хямралыг нэг хамтдаа арилгачия. Алдаа байгаа бол алдаага яг одоо энэ цаг мөчөөс эхлээд засчия гэсэн. Тэгээд одоо бид нар бол алдаа байгаа. Гэхдээ энэ алдаагаа одоо засахгүй. Ер нь одоо энэ саяны хууль унснаар бол дараа засахгүй болж байгаа шиг байна. Өөрөөр хэлбэл том төрөөс ухаалаг төрлөө бид нар явахгүй л гэсэн ийм шийдлийг хийлээ. Нэрнээсээ хүртэл нэг философи харагдаж байгаа шүү дээ. Ямар юмыг том гэх вэ? Том данхар юмыг л том гэнэ үсттэй. Өнөөдөр Монголын төр бол дангайцсан төр гэдэг нь бол ойлгомжтой. Энийг бүгд хүлээн зөвшөөрсөн шин. Яагаад гэвэл ардчилсан намын даргаасаа ихсүүлээд бүлгийн дарга нь хүртэл очиод гарын үсэг зурсан шин. Том төрөөс ухаалаг төрлөө явна гэж. Тэг ямар юмнаас ухаалаг юм руу явдгийг. Жохоо ухаан муутай өнгөхөөгүй мулгуу юмнаас л ухаантай юм руу явна үстэй. Тэгэхээр өнөөдрийн Монголын төр бол бас мулгуу төр байгаа юм байна гэдгийг бол тэд нар өөрсдөө хүлээн зөвшөөрөө гарын үсэг зурцсан л та. Тэгээд ингэж явна гэдэг хэлсэн үг хийсэн үйлдэл хоёроос алга урахын төдийд
нүүр буруулж байна л да. Тэгээ улс төрийн намын төлөвшил эндээс бас харагдчихлаа. Монгол ардын нам харин 45 суудалтай үнэмлэхүй олонх байхтаа бол сөрөг хүчин болчихсон ардын намдаа улс орны том эрх ашигын төлөө энэ том ажлуудыг нугалахын төлөө хамтдаа явъя гэд бид нар засагт ураад дангаараа 45-уулаа одоо засгаа бүрдүүлэх боломж байсаар байтал аваад явчихсан. Харамсалтай нь бол сонгуул болохоос 6 сарын өмнө 3 жил 6 сар нэг гэрт амьдарч нэг тогоонд өстө нэг тоонтой гэр толгой холбож гэдэг шиг хамт байчаад хаалгаас аваад тэгэл тулгой өшгөлчөөл гараад явдгийм билээ. Тэгээ энийг ч гэсэн бид бас үтсэн. Тийм учраас бол өнөөдөр ачаагаа үрнэ даана гэж чадсан бол шүрмсөөн татлан зүтгэх хэрэгтэй. За үзэгчтэй хөтөлбөр үргэлжилж байна. Хэсэг хугацааны дараа эргээ уулзъя. Иргэн давтай морил цензур үе яриа үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочноор Монгол Ардын намын ерөнхий нэрийн бичгийн дарга Мөнхбат оролцож байна. За Мөнхбатарга түрүү хоёлаа ярьжсэн. Хамтарч 45 суудал авчаад ардын арчилсан намыг урьж хамтарч засгийн газарт оруулсан. Тэгснээр сонгуулийн өмнө 6 сарын өмнө цухтаа явцсан гэсэн тий. Энэ түүх бас өмнө нь давтагдчихсэн л да. 2004 онд суудлын харьцаа тэнцсэн. Тухайн үед бас хоёр нам хамтарч засгийн газар барьж агаад танаа нам гинтхэн бид нар чадахгүй нэ гэдэг элбэг дөржин засгийн газрыг 50% огцруулж байсан. Тэгэхээр бас айл айланд нь асуудал байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ бид нар бол тэр үед ялгаатай л да хоёр засгийн газрын. Яагаад гэвэл тухайн үедээ бол бид нар асуудал ярьсан. Бид нар бол ачаагаа үүрья. Гэхдээ энэ хүнтэй бол энэ хүмүүстэй бол явж чадахгүй нэ гэдгийг бол илэрхийлжсэн. Тэрнээс биш үгүй одоо та нар ачаагаа үрээ бид нар бол үүрхийн чи үүр янцглахын би янцглая гэдэг шиг бол бид нар цугтжсэн түүх бол Монгол Ардын намд байгаагүй. Харин хаалгаа дэлгэжсэн, хоймортой урьжсэн. Тим түүх, тим жудаг ёс суртахуун бол Ардын намаас бас хангалтж байгаа л да, хангалтдаг л да. 97 оныг дахиад л ярих хэрэгтэй болох нь. 96-аас 2000 онд одоо танаа нам сөрөг хүчин байлаа л да. 97 онд ерөнхийлөгчийн сонгуул болоод бага ондгоо ерөнхийлөгч болоод завхны тойрог бас инхүү ярга орж ирчихсэн. За яг л залуухан одоо танаа нам дотор хамгийн залуу имижтэй шинчлэл ярьдаг гэлэлтсэн тийм бүлгийн дарга орж ирж байлаа. Тухайн үед нийгэм инхүү яриг маш ихээр дэмждэг байлаа. Яг өнөөдрийн Тэмүүжин шиг шүүмжилдэггүй бүгд инх хоёрын талд байдаг. Энэ бол залуу хүн. Энэ бол шинчлэл хийх гэж байна. Энэ бол 80 жил өгшөрсөн Монгол Ардын хувьсгалт намыг шинчилдэг залуу. Гэ бүр тэр хүнийг дэмжих хөдөлгөөн хүртэл байгуулагдчихсныг би санаж байна. Өнөөдөр Тэмүүжээсэд яг тийм байгаа байхгүй юу? Над бол тийм дүр зураг харагдаад байд. Тэгээ яг Тэмүүжингийн асуудал дээр Тэмүүжин сайдын асуудал дээр бол би жоох өөр бодолтой байдаг. Хувийнхаа хувьд шүү дээ. Тэмүүжин сайд миний багш байсан. Тэгээ Монгол Улсын их сургуулийн улс төрийн ангид байхад 4-р курст надад төр эрх зүйн онол гэдэг хичээл ордог байсан. Манай Лондонд орж багш хоёр. Би тэр хүнийг бол бас хүндэлж явдаг хүний нэг. Тэр байтугай тэр мэдээж багш бол багш тэр оюутан цагийн хүүхэд цагийн сэтгхүйд бууснараа л үлддэг шүү дээ. Тэр утгаараа бол би багшигаа бол дандаа хүндэтгэж явдаг. Тэгээ би анх удаа одоо Тэмүүжин багшигаа яагаад хүндэтгээгүй яагаад энэ хүнийг хүндэтгэх одоо эсэх дээр эргэлдсэн нэг зүйл болсон. Өнгөрсөн жил би Өвөр хангаан хоёр гишүүний асуудлаар бол төрийн ордны гадаа чагсаал хийсэн. За тэгсэн. Улсын хурлын гишүүдийг сайд нарыг одоо төрийн орд руу оруулахгүй гээд гинжээр төрийн ордны хаалгануудыг гинжлээд тэгээд тэр үед бол 2 сарын өмнө ард түмэн рүүгээ Монголын цагтаа гар талааж болохгүй. Ард түмэнтэйгээ нүүр тулаад уулзаа. Асуудлаа дунд нь ороод ярил та гэж ярьжсэн багш маань гинтгэн төрийн тусгайгийн цагдаа нараар хамгаалуулсан. Биднийг борооходоод хэдэн муу имэнерийг түлхэж унгаагаад дайрч ороод тэгээд тэр үед би асууж ирсэн. Таны нөгөө 2 сарын өмнө ярьжсэн үг чинь өнөөдрийн үйлдэл хоёр чинь тэнгэр газар шиг байна. Эн чинь одоо ардын багшийн үг үйлдэл хоёр зөрдгөө гэж ойлгож болох уу гэ би тэр үед микрофоноор асууж л байсан л да. Тэгээ өнөөдрийг хүртэл бол би тэр яг тэр нарийн ширийн нууц гээд байгаа
Нэг хэл актер мундаг нууцл байгаад байгаа юм гинлээ. Тэгээд тэр нууцыг нь мэдж байгаа хүмүүс одоо тэгээд тэр хүмүүсээс нь асуухаар жиш болохгүй шүү, энэ нууц учраас аюултай хэрэгт орно, ярьж болохгүй гэд ингээд тийм нэг мундаг нууц байгаад байгаа шиг байна. Тэгэхээр энэ нууц нь ил гарахаар бүхэн тодорхой болох байлгүй. Ер нь бол төрийн хүн тэр тусмаа хуулийг хэрэгжүүлж, хууль сахиулдаг, хуулийг дээдлэх учиртай хүн маань өөрөө хууль бус үйлдэлүүдтэй орооцолдсон. Яагаад тэгвэл өнөөдөр эндээ гарч ирээ тайлбар хийхгүй байна. Манай төрийн сайд нарт нэг их сайхан зуршил гэх юм уу те байдгийг шүү. Хэрвээ өөрсдөө үнэнхээр буруугүй байх юм бол хэвлэр гарсан маргаашнаас нь эхлээл цагдаа шүүх болоод Сүхбаатар дүүргийн шүүхтэр живтээр зөндөл дуудулсан да тийм ээ сонь нэрлэгчнэр. Тэгэл тэдэн 100 сая төгрөг, 50 сая төгрөг, 200 сая төгрөг нэхэл явдаг шин. Тэгээ яагаад өнөөдрийг хүртэл энэ бүхэнд хариу өгөхгүй байгаа. Яагаад Монголын хууль зүйн сайд хулгайчид өмгөөлөгч газрынхаа дараагаар өмгөөлүүлээ зогсож идэгин. Хэрвээ ийм янзаар хууль зүйн салбарын шинжил явж байгаа бол энэ бол би шинжил биш гэж бодож байгаа хувьдаа. Эсвэл одоо хит би хуучинсаг гэмээр бодоод байгаа юм бол арчил гэдэг бол эсвэл ийм байдгийн болов би бас ойлгохгүй байгаа юм л да. Нөгөө талаараа зөвхөн би бурхан та нар бол жөтгөр гэж болохгүй шүү дээ. Энд чинь алагтай зогтой 13 хүртэл урттай богинтой байдаг. Тийм учраас алагтай зогтой байдаг энэ орчлон сайн ч байна, сааранч байна. Сайныг нь дэмжээ саарыг нь засаад хамттан цаашаа явах нь бол зарчим шин. Би бурхан та нар жөтгөр, би л үнэн ярьж байгаа, та нар бол новшнуу, та нар буруу ярьж байгаа гэж ингэж бол одоо хит цээжэнд дэлдэж гэх юм уу те болохгүй байх л та. Тэмүүжин сайдыг ингэж ярихаар манай үзэгчид одоо мөнх баясгалан бол Тэмүүжин сайдыг маш их ярьж байна. Урьж нэвтрүүлэгтээ оролцуулахгүй байна гэдэг гомдлыг байнга тавиад байгаа. Би тэр хүнийг 4 удаа ирсэн л да. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор би Женкогийн телевизэд очихгүй л гэчихлээ. Танаа телевиз чинь Женкогийн телевиз биш юм. Ер нь бол юмыг баримттай ярих хэрэгтэй. Энэ компанийг байгуулахад Халтмаагийн ботлого гэдэг үнэмлэх авч биелээ байгуулаагүй. Тэр хүний данснаас манай телевизийн данс руу мөнгө орж ирээгүй. Ер нь телевизийн эзэмшигч нар за би уучлаарай. Одоо хоёлаа үүргээ жоохон сольчих. Би танаас нэг юм асууя төхөө. Та дөнгөж сая ярьлаа шүү дээ. Би одоо Тэмүүжин 4 удаа урилга явуулсан. Женкогийн телевизэд ярьслага өгөхгүй гэж одоо хууль зүйн сайд хэлсэн юм байна шүү дээ. Таны ярианаас л би тэгж мэдлээ. Гэхдээ хууль зүйн сайдынхаа ярианд би итгэж шүү дээ. хуулиар дагна гэдэг шиг үү? Тэгээ хуулиар дагна гэдэг шиг. Та сая асуулаач баримттай яриараа гэхээр та өөрөө л над баримт хэллээ шүү дээ. Харин ингээ хууль зүйн сайд маань баримтгүй ингээд яриад тахаар би бас жоох айгүй байдалд ороод л байна л да. Гэхдээ яг вэ тийм юм ихийг дуулж үтсэн л дээ. За ингээ манай найруулагч таны одоо Монгол улсын баатар одоо Улаанбаатар хотын захирагч Батүүлд хандаж бичсэн нэгэн захианаас жижигхэн хэсгийг бэлдсэн байгаа. Тэрийг захиа нөгөө аль өвлийн захиа юу? Тий. Тэрний хэсгээс одоо юу үзүүлж сонирхуулъя. Тэгээ хоёлаа дахиад үргэлжлүүлье. Одоо бол та ардчлал гэдэг том хаягны ард нуугдсан шуналтан байжээ гэдгийг шулуухан хэлье. Таны мэтийн хумсаа нуусан ийм шуналтангууд ардчлалын үн цэнийг өдрөөс өдөрт уландаа гიშгэн үнгүйдүүлж байна. Ах дүүстэн төрийн мөнгийг тендер нэрээр хуваан өгч хотын газрыг хууль бусаар олгох нь ардчлал биш анархизм мөнгө хэлэхдээ унагсан шүлс чинь хадаж амжаагүй байхад хүү Б Чулуудагийнхан Grand Line компанид нийслэлийн барилгын тендерийг өрсөлдөөнгүйгээр өгчөөд хэвнэг инээж суухыг чинь хараад өмнөөс чинь ичиж билээ. Таны хүүгийн компани Улаанбаатарын хаан хичнээн барилгыг ямар зөвшөөрлөөр барьж байгааг нийслэлчүүд мэдэж байгаа. Таны улс төрчсөн шийдвэрээр өчнөн олон гинзэмгүй төрийн албан хаагчид ажилгүй болж хүүхдийнхээ сургалтын төлбөр хүүтний ам хоёрыг яаж давандаа хэмээн зударч явна. Нөгөө их гайхуулаад байдаг ардчлал шударга ёс чинь энэ үү? Ардчлалын алтан хараацаа гэгддэг улсын баатар хүн. Ардчлал бол зөвхөн хэсэг хүний бараг миний өмч мэтээр ярьж хандаж байгааг чинь хараад гутрах юм. Ардчлалын төлөө зүтгэсний шагнал хэмээн олгосон гэх улсын баатар цолыг эс зоригтоо нэхэн олгосны дараа авъя гэж хэлэх сэтгэлийн тэнхээ танд дутсан уу?
Эсвэл талигаачийн герт малгайгаа мартсан шигэ бас мартсан уу мэдэхгүй. За энэ захиа бол тухайн үед бас нэлээд нийгэмд бол одоо сенсац үүсгэжсэн л да. Батүйл гишүүний одоо хүүхэд нь ингээ хууль бусаар захирамж гаргуулсан гэж. Энэ яг баримттай үнэн үү? Яг энэ захианы түүхэл ийм л дээ. Энэ өнгөрсөн оны 10 сарын үед баха миний бичсэн захиа шиг байна. Тэгээд тухайн үед бол Батүйл дарга маань бол нэг зүйлийг хийсэн. Тэрний юу вэ гэхээр энэ их олон хөшөө дурсгалыг ийш тийш нь зөөсөн, нураасан, талбайтай, талбай нэр устай ноцолдсон. Тэгээд тэрнээсээ болоод одоо урд төршийнхөө ч одоо элчин сайдын хамнаас одоо сануулга энэ төр авч л байсан баг. Тэгээ би Батүйл даргад ямар утгатай захиа бичсэн бэ гэхээр таавал их зохиолчийн хүүхдээ. Монголын соёл урлаг энэ утга зохиол энэ одоо дээд боловсролын ертөнц гэж юу гэдгийг элит давхрахт төрж өссөн хүн. Өнөөдөр түүх рүүгээ ингэж дайрах юм бол, ингэж нулимх юм бол энэ юу болох юм бэ гэсэн ийм асуудлыг яриад та өнөөдөр шудраг ёс гэж ярьж байна. Маш олон энэ газар тендер юмыг зэгцэлнэ гэж та ярьж ирсэн. Тэгээд танаа хүү хүртэл одоо ингээд хүүгийн компани энэ Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо шиг санагдаж байна. Ийм одоо барилга барих дахин төлөвлөлтийн ажилд ороод тендер авчихсан явж байна. Сарын 29-ний үед. Тий. Тэгэхээр энэ чинь өөрөө шудраг ёс юм уу гэсэн ийм утгатай л ийм захиа биччихсэн л да. Тэгээд яг энэ тендерт ороод авсан нь бол үнэн. Тэр баримт бүх юм нь бол байдаг. Манай Батүйл даргын чулуудаа баха тий. Тэрний компани. Энэ захиа гарсны дараа бол Батүйл дарга авилгатай тэмцэх газар өөрөө хандсан. Намайг одоо ингэж бичлээ. Тийм учраас бол одоо энэ асуудал үнэн эсхийг тогтоож өгнө үү. Энтергээд. За ямар ч байсан миний мэдж байгаа юм бол хүүгийнх нь компани бол тендерт орсон, тендер авсан. Одоо баг үйл ажиллагаа нь явж байгаа байлгүй. Тэр бол үнэн. Тэр нарийн ширийн одоо хууль бус юм хийж үгүй юу гэдгийг нь авилгатай тэмцэх газар шалгасан баг. Тэгэхээр тэр нарийн ширийн юмыг нь бол та авилгатай тэмцэх газраас асууж асууя тийм ээ. За та бол жигсаал цуглаан бол маш олон хийсэн санагдахын хэдэн удаа жигсаал хийсэн бэ? За нэг 10 дээр нэг тоолж явах 10 11 л гэсэн тоо гараад байсан да. Өмнө цензургүй ярианд бас жил 6 сарын өмнө орж исэн санагдана. Нэг жигсаалаас бууж ирээд л. Тий. Бөөн л ийм носон цамц болцсон нөхрөл орж ирж ирсэн баг тий. Хоригдчихилоо. Хоригдож байгаагүй. Зүгээр төрийн ордны хаалгыг нохооны гинжээр хүлсэн хэрэгт орж захиргааны хариуцлага 60 мянган төгрөгөөр торгоно гэсэн. Оо, төрийн ордны хаалгыг гинжээр хүлэхэд 60 мянган төгрөг байт юм уу? Тийм байдгийн билээ. Захиргааны хэрэгэл юм билээ л дээ. Захиргааны хариуцлага хүлээл гэж байгаа торгуулийн хэлбэр нь. Тэгээ яг төрийн ордон чинь нөгөө тусгай хамгаалтын бүс гэж байдаг юм байна. Тэрэнд халтсан улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүдийг ордон руу оруулаагүй улсын их хурлын чуулганы үйл ажиллагааг тасалдуулсан. Яагаад бид нар гадаа жагсаад манайхан дотор нөгөө алдарт бөөдөнтэй суулт гэдгийг хийсэн. Тэр л юу л да агц л да. Би тэнийг энэ намын гинсекээр сонгогдоход гайхажсэн байхгүй юу? Тэнд дэвшгэд гайхажсэн. 5 удаа ялагдсан нам. Амар хүн тачаа танд үүрүүлнэ. Тэгэд тэрнлүүд дахиад орчихсон. Гэтэл өөрийг чи одоо хүмүүс өөрөөр аягүй хүндэлдэг. Тийм үү? Яруу найрагч хүн, кино зохиол утсан. Тим сайхан салбарт үйжсэн хүн. 5 өдөртмөн сөний эрхлэгч байсан шүү дээ. Тэр гоё карьерээ хаяад шууд энэ намын гинсек болчихсон. Асууйдаа л гэж бодоод яваад иддэг гэсэн дайралдаг утсан байна. Би чинь улс төр судлаач мэрэгчлээ хүн шүү дээ. Их сургуулийн улс төр судлалын анги төгссөн. Их сургуульд байхдаа Монгол улсын их сургуулийн оюутны холбооны тэргуунд бас өрсөлдөж. Тэгээ 2000 оны намар шиг санагддгийн. Би 2 дугаар курсын оюутан байсан. Монгол улсын их сургуулийн оюутны дотор 2 дугаар байр гэж байдгийг. Одоо эдийн засаг харилцааны оюутнууд байдаг. Тэнд би байрны даргад нэр дэвшиж өрсөлдөж. Тэгээ Мөсийн оюутны 2 дугаар байрны даргад нэр дэвшигч мөнхөтэй мөрийн хөтөлбөр гэдэг. Анхны карьер мөрийн хөтөлбөрөө бичиж. Тэгээд 19 наснаасаа эхлээд энэ олон нийтийн байгууллагад улс төрийн нам энэ Монгол Ардын намын дэргэд тэр үед бол нийгмийн арчил Монголын оюутны холбоо гэдэг байгууллага байгуулагдаж
бид нэр тухайн үед их сургуулийн оюутнууд найз нөхдөөрөө очдог. Дараа нь энэ залуучуудын холбоо, нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны энэ анонсыг нь зарлалыг нь тараадаг, гүйдэг, арга хэмжээ зохион болоход микрофоныг нь зэгцэлдэг. Тэгээ яг тэр үеч чинь би үндэсний бүхий холбоонд бүх тайлбарладаг оюутан байсан. Тэгээ жоохон торбоо хоолоогоор ярьдаг байсан юм шиг байгаа. Арга хэмжээ хөтэлдэг, үдирддэг тийм байсан. Тэгээ тэр үеэс эхлээд энэ олон нийтийн байгууллага энэ улс төрийн замыг сонгож 2 дугаар курсын оюутан байхдаа тухайн үед одоо улсын их хурлын гишүүн байсан, улсын их хурлын дарга болсон дараа нь Төмөр Очир гишүүний сонгуулийн ерөнхий менежерээр явж 2 дугаар курсын оюутан сонгуул ялалт байгуулж. Ингээ би 19 наснаас эхлээд энэ улс төрийн одоо замтай холбогдсон. Тэгээ өнөөдрийн хүртэл энэ замаар явж байгаа. Яруу найраг утга зохиол гэдэг бол миний одоо хобби гэх юм уу тийм ээ. Миний одоо ээж аа бурхнаас надад заяасан бэлэг. Тэгээд над нэг хүн хэлж ирсэн. Мөнхтаа миний хүү ер нь буруу явснаас яруу явсан дээр шүү гэж. Тэгээд ирж гисэн бас үнийн үг юм болов уу гэж боддгийг. Ер нь бол ялагдсан намын ерөнхий нэрийн бичгийн дарга болж гал тоогоог авч явж ачаа үүрнэ гэдэг бол амаргүй юм байна гэдгийг бол ойлгосон л доо. Гэхдээ бидний үеийн залуучуудад нэг юм байгаа шүү дээ. Бид өнөөдөр энийг өөрчлөн шинчлэн бид нар хийн үүрэн даана чадна гэсэн ийм итгэл үнэмшил тэмүүлэл зориг байхгүй юм бол бид юу ч хийж чадахгүй шүү дээ. Тийм учраас бол хэдийгээр 34 хүн настай ч гэсэн өмнө засгийн газрын гишүүн улсын хурлын гишүүн хийж байгаагүй ч гэсэн би чаднаа зүтгэнээ надад итгэл өгөө журмын нөхөд минь гэд өрсөлдсөн. Гэхдээ бол би томилогдоогүй л дээ өрсөлдөд сонгогдсон. Ялсан. Тий. Тэгээд яг нь ер нь бол ялагдсан нам гэдэг бол мэдээж одоо ямар л одоо данс даваа нь улаацснаас ахуулаад одоо их олон асуудал байгаа шүү дээ. Их олон асуудал байдаг юм байна. Өнөөдөр бид нар энэ улс төрийн нам доторх зүйлээ бол бас нэг эргэн харах шаардлагатай л болж байгаа. Нөгөө эрх хөрх барьж байсан үеийн сүр хүчийг үзүүлж байсан Монгол ардын нам их олон л энэ намын байранд багтахгүй бужигдгал хүмүүстэй байсан. Том дарга нартай л байсан. Одоо төрийн өндөр албан тушаалд томилогдсон. Тэгээ өнөөдөр одоо ялагдсан хүнд хэцүү үед одоо тэр нэг олон хүмүүс маань хаана яваа вүлээ гэдэг нөгөө зовх цагт нөхрийн чанар танигдана гэж. Гэхдээ Библи нэг л зүйлийг хэлж байгаа. Ялагдал гэдэг бол гутрал биш. Ялагдал гэдэг бол мөхөл биш. Ялагдал бол харин ухаарл. Юуг алдав, юуг буруу хийж байсан бэ гэдгээ ухаарах, дүгнэх тийм цаг хугацаа юм байна. Хизээ нэгэн цагт Монгол ардын нам ялалтын дуг өргөх тэр өдөр ирнэ. Тэр үед харин зөгцсөн биш зүтгэсэн хойморч сууна гэсэн энэ зарчмыг бол намдаа баримтлана л гэж бодож байгаа. 2016 онд та бол автоматар улсын хурлын гишүүн. Яагаад? Та намын гинсэг, та дараагийн хүн, та 2 дугаар өрөнд чигсэн ш намын чигсэлтээр. За боли 3 дугаар өрөнд. Сонгуулийн хууль чи өөрчлөгдөх юм шүү. Тэгнэ гэж байна уу? Бид чинь сонгуулийн хуулийн шинэ төсөл гэдэг эн чинь манай нөгөө бурмаа гишүүн маань ахалчихсан ажлын хэсэг ажиллаа гэж явж байгаа шүү дээ. За яг хоо хэрвээ өөрчлөгдвөл тэрвээ өөрчлөгдөхгүй бол та улсын хурлын гишүүн болох нь бол дамжиггүй юм аа. Энэ бол ерөөлч биш, хараалч биш. Зүгээр одоо гэхдээ эн чинь бол бас нотлогооч биш л дээ. За тийм ээ тий. За ингээд би таныг намынхаа гинсэг усны дараа Монголын 21 аймгаар явж бүх сумдаар явсны дараа таны тавьсан илтгэлийн хэсгээс энд бэлтсэн байгаа манайх. Одоо энэ хэсгийг хоёулаа нэг 20 секунд орчим үзээд тэгээ нэвтрүүлгээ төгсгье. Мах хурлаас ахуулаад өндөгний үн хүртэл нэмэгдсэн байна. Та бүхэн энийг харж байгаа бах. Энэ бол өндөг. Ерөнхий сайд өндөг бол тансаг хэрэглээ гэж хэлсэн. Тийм ээ? Та бүхэн санаж байгаа. Би ерөнхий сайдаас нэг зүйлийг асууя гэж бодож байгаа. Тансаг хэрэглээтэй тэтгэврийн нэмээ хэдэн бор ачийнхаа хоногийн хоолыг залгуулах гэж хөхөө өвлийн хүүтэнд ачхинсан жавраар гадаа гудамд чансан өндөг зараа зогсож байх уу? Энэ тансаг хэрэглээ мөн үү гэж би ерөнхий сайдаас асуумаар байгаамаа. За, энэ илтгэл хүмүүст нэлээд хүрж исэн. Одоо амьдрал энэс өөрчлөгдсөн үү? Тэг амьдрал яг энийг ярьж байсан үеийнхээсээ муудсан үхээ сайжраагүй байна. Тийм учраас бол би өнөөдрийн энэ телевизээр танай сувгаар дамжуулаад эрх баригчдад албан тасалгааныхаа цонхоор цонхоор харахаа болоо.
ард түмнийхээ дунд нь ороо. Ард түмнийхээ дунд нь орж асуудлыг нь сонсоо, биеэрээ мэдрээ. Тэгээд энэ улс орн чинь та бүхнийг итгэж өнөөдөр тэр зөөлөн сэнти дээр залсан ард түмний чинь амьдрал яг улс орны чинь бодит нөхцөл байгаа байдал ямар байгаа юм бэ гэдэгтээ улаан нүрээрээ тулж уулзаа, битгий ард түмнээс саналаа өгөөч гэд гуугаад очих болохоор айдгүй мөртлөө сандал ширээнээс буугаад ажил ирээд очих болохоор юундаа айдаг юм бэ? Тийм учраас ядаж ерөнхийлөгчийн хэлснээр тагтан дээрээ гараал гэдгийг их хөршнөрт хэлмээр байна да. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ, цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараа дахин уулзтлаа. Баяртай.